Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп хойд солонгосын удирдагч Ким Жон Унтай 11-р сард бүгд найрамдах Хятад ард улсын Шинжин хотноо болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалтын үеэр уулзах хүсэлтэй байгаагаа илэрхийлж, найрсаг дохио өгсөний хариуд Пхеньян өчигдөр 10 гаруй богино зан тусгалтай баллистик буужин харавлаа. За уг нь Трамп өөрийн цахим хуудасаараа дамжуулан хойд солонгосын удирдагч Ким Жон Унтай тогтоосон харилцаагаа сайшааж, Америкийн нэгдсэн улс өмнөд солонгосын хамтарсан цэргийн сургуулалтын цар хүрээг эрс багасгаж, хугацаанаас нь өмнө дуусгах үүргийг батлан хамгаалахын сайд Пит Хексэтэд өгөөд байсан юм а. Ким Жоны дүү Ким Ёшин хоёр улсын удирдагч хоорондоо дахин харилцаа холбоо тогтоосон гэх мэдээллийг үгүйсгээд Америкийн нэгдсэн улс сургуулиудаа багасгасан ч өдөн хатгсан шинж чанар нь хэвээрт бол тайлбар хийх шаардлагагүй хэмээжээ. За энэхүү мэдээллийн дараахан Пхеньян орчмоос харавсан пуужингууд Солонгосын хойгийн зүүн эргийг чиглэн 300 орчим километр нисэж тэнгис дунсныг өмнөд Солонгосын зэвсэг хүчний нэгдсэн штабад мэдээллээ. Энэхүү үйл явдлын дараа өмнөд Солонгосын үндэсний аюулгүй байдлын зөвлөл яаралтай хуралдаж, Пхеньяны үйлдэлийг нэгдсэн үндэсний байгууллагын аюулгүй зөвлөлийн тогтоолуудыг зөрчсөн ноцтой үйлдэл хэмээн эрс буруушаагаад армаа өндөржүүлсэн бэлэн байдалд оруулахар болсон байна. Өмнөд Солонгосын батлан хамгаалахын сайд Ангюбекийн танилцуулснаар хойд Солонгосын цөмийн цэнэгт хошуу тээвэрлэх чадвартай болон пуужин харавч Кен 25 систем ашигласан байх өндөр магадлалтай байна. Пуужингийн туршилтад зэрэгцэн хоёр талын цөмийн зэвсгэлийн талаарх зөрүүтэй мэдээллүүд анхаарал татаж байна. Америкийн нэгдсэн улсын тал хойд Солонгосыг маш хүчрхэг 57 цөмийн зэвсэгт хошуутай гэж мэдэгдсэн. Харин өмнөд Солонгосын батлан хамгаалахын сайд үндэсний ассамблеийн чуулганы үеэр Пхеньяныг 80-аас 120 орчим цөмийн цэнэгт хошуутай байх магадлалтай хэмээн тодтогсон. Ким Ёжин Америкийн нэгдсэн улсын дайсгансан бодлогыг шүүмжилсэн хэдий ч Трамп, Ким Жон Ун нарын хувийн харилцаа сайн байгаа гэх мэдээллийг өгөөсгөөг нь нөхцөл байдлыг улам бүр сонирхолтой болгож байна. Тэрээр Вашингтон цэргийн сургуулийг багасгах шийдвэр сөөвөлд урьдчилан мэдэгдээгүйг эзэн зарц хоёрын харилцаатай зүүрлэн өгөөджээ. Мөн сөөвлийг Америкийн утсан хөөгөлтэй гэж тодорхойлсон байна. Хэдийгээр Америкийн нэгдсэн улсын гинтийн шийдвэр нь сөөвөлд урьдчилан анхааруулаагүй алхам байсан ч өмнөд Солонгосын ерөнхийлөгч Эжемон ерөнхийлөгч Трампыг шүүмжлэхээс зайлсхийж түүний инх тайвныг тогтоох хүчин чармаалтанд зуучлагчийн хуваар оролцоход бэлэн байгаагаа илэрхийлсэн юм а. Хойд Солонгосын пуужингийн туршилт нь сүүлийн саруудад Солонгосын хойгт өрнөсөн хурцдмал нөхцөл байдлын зөвхөн нэг хэсэг. Хойд Солонгос нь Орос улбаны улстай батлан хамгаалахын хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлж, хөлийн бүсэд хог хаягдал бүхий агаарын бөмбөлөг хөөргөж, чанга яригчаар суртал ухуулга явуулж ирсэн зэрэг нь нөхцөл байдлыг хэдийнэ хурцдахад байсан юм а. Энэ 7 хоногт Сөүл хотноо айлчилсан бүгд найрамдах Хятад ард улсын гадаад хэргийн сайд Ваны өмнөд Солонгосын талд хандан Бээжин Вашингтоны хоорондох харилцаанд аль нэг талд орохгүй байхыг уриалсан. Мөн Америкийн нэгдсэн улс болон хойд Солонгосын дээд хэмжээний уулзалтын асуудалд Хятад улс хөндлөнгөөс оролцохгүй гэдгээ илэрхийлжээ.